За шинэ 7 хоногийн минь 7 хоногийнх нь ажил үүст ажлын өндөр амжилт хүсье. Эрхэм миний Facebook аккаунт найзуудаа. За өнөөдөр чи одоо чуулга хаврын чуулга эхэлнэ. Улс төр бол одоо ингээд энэ хавар жоохон халуух өрнөхөл уул гэж бодож байна. Тэ. За энэ хавар бол угаасаа улс төрждөг юм үйлрэл. Тэрнтэй зэрэгцээд асуудал байвал бас зэрэгцүүлээд ярьж улс төрж хэрэгтэй байна. Зам бол монголчууд найр наадам явждаг тийм ээ. За жаа нүур том харагдаад байна. Энийг эргүүлж харуулад ингэхээр одоо зүгээр болж байна. За одоо Монголд би одоо нэг асуудлыг одоо энэ хавраас байнга ярих гэж бодож байна. Угаасаа яриад байгаа. За нэг засаг солигддог. За нэг золбин дарга нар солигддог. Золбин дарга нар солигдоод нэг одоо тэгэл хурган даргууд нь одоо тэгэл газар гэлцгээл яам агентлаг гэл дарга болоод явдаг, байгууллага удирддаг. Очих болгондоо бүтцийн өөрчлөлт гэж худлаа шаадгаа. Тэ, бүтцийн өөрчлөлтөд ажил хийх гэж байна, ажил сайжруулах гэж байна гэж худлаа хуцдаг. Тэгээ бүтцийн өөрчлөлт гэж хийж байгаад өмнөх одоо газар гэлцийн дарганараа тухайн байгууллагын дарга нь тэтгэмж өгж явуулдаг. Тэтгэмжийн тэр даргын халааснаас гарахгүй. Тэр улсын татвар төлөгчдийн мөнгнөөс гарна, улсын төсвөөс гарна гэсэн үг. За тэгээ оронд нь баах өөрийнхөө ойр тойрны золбингуудыг авчирч даргаар тавина. Газар гэлцийн даргаар. Ингээ баг нь бүрдэж ийн гэж шаадаг. Тэгээд даргаар тавиад наадуулчин итгэл дандаа тавьж ягаад итгэлтэй хулгайч нар багаараа хулгай хийх гэж давуу байдал олгох чил ирдэг. Яг ингэж сүүлийн 30 жил 90 оноос хойш явж ирсэн. Ерөөсөө арга нь энэ. Юу н жидүү чинь зээл өгөөл тэгэл хүүгүү зээл аваад буцаагаад төлөхөн төлөөл явж байгаа ийм л зээлийн хэлбэр. Энэ бол иргэн төлөгдөхгүй улсад онц хэмжээний охирол учруулж байгаагийн хэлбэр. Тэгээд дарга авахтаа сонгон шалгаруултгүйгээр хууль дааны аргаар авдаг. Энэ нь өөрөө эрүүгийн хуулийн давуу байдал олгосон гэмтэргийн шинжтэй үйлдэл. За ингээ багаар очихоор яг хулгайч нар тухайн байгууллагыг самардаг. Улс бодож ажиллана. Эсвэл тийм маа. Тийм байхгүй. Энэ сэдвийг би хавржинга ярина. Жишээ нь миний очиж одоо та нарт би нэг лайв хийхэд нэг өдөртөө нэг сая хүн 2 сая хүний үз хандлт авчдаг үстэй. Энэ салгалсан юм чи. Явгууныхаа замаар яваач таа. Машин зурчих гад мопед унчаад хажуу гарч ихэд байх. Хараа. За тэгээд сая тэр барилгын хөгжлийн төв дээр очиход барилгын хөгжлийн төвийн дарга гээд мэрэгжлийн бус трактор компани механик нөхөр барилгын ерөнхий инженер зөвлөх инженерийн суудлын дээр суучаад бүтцийн өөрчлөлт хийгээд 14 даргатай байсан газрыг 20 даргатай болгоод 6 дарга нэмж гин. Өмнөх дарга нарын чөлөөлж гин. Тэднэрт итгэмж өгөх гэж. Дураараа шааж гинэ. Ингээд гар Монгол улс хөгжиж гинэ. Хөгжнө. Тийм маа, ёстой маа байхгүй юу? За тэр барилгын хөгжлийн төвийн тэр зүгээр мэрэгжлийн бус даргыг сонгон шалгаруултгүйгээр хууль дааны аргаар хулгайч нохой шиг сэм тавьсан байдлыг хараад иргэд бөөлж сутгаж байгаа. Инхээр яаж Монгол улс хөгжөхөө тэгээд ганцхан байгууллага заяа. За дараад нь Эрдэнэс Монгол дээр очлоо. За ерөнхийдөө зандарч тэр шударга шиг тогтоон дадаа гал манай ах хүү чи нэг том сүр яриад байсан. Тэг өөрийнхөө даваа байдлаар даваа далаа гээд нэгдүгээр тойрог цуг нэр дэвшижсэн. Бараг өөрийнхөө улс төрд орж исэн нэг гүйлгийг шууд Эрдэнэс Монголын захирлаар сонгон шалгаруултгүйгээр шууд үүрэг гүйцэгчээр томилцсон. Тэгээд дараад нь яг нэг байшин нэг хэсэг зөвшөөрлөгөө барьчаад араас нь бичиг баримт хөөцөлтөн гэдэг шиг дараад нь сонгон шалгаруулалт хийж байгаа нэртэй нэг 5 анкад ойр тойрных нь бараг ахмах ээж мэйжийн анкадыг ав шааж байгаа л шалгаруулчлаа гэж шааж ирсэн. Тэгээд даваа далаас бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Бүтцийн өөрчлөлт хийхээр яг бас л нэг хэдэн дарга явуулсан. Тэднийг өөрсдөө өргөдлөөгүй явсан гэж шааж байгаа. Тэдэрт итгэмж аваа явж байгаа шүү дээ. Даваадлыг халааснаас гарахгүй шүү дээ. Нэг улсын төсөвт орж ирэх ёстой байсан уулуурхан компаниудаас орж ирдэг мөнгнөөс замаас нь 2% сорж ийн Эрдэнэс Монголд санхүүждэг юм. Эрдэнэт үйлдвэрээс 2% орж ирнэ. Эрдэнэт үйлдвэрээс жилдээ бараг
78 тэрбум төгрөг юу руу орж ирнэ? Эрдэнэс Монгол руу. Тэгээд тэрийг бүтцийн өөрчлөлтийн дарга явуулахад олгоно. Өөрсдөө өндөр цалин шаана. 78 тэрбум төгрөг төсөвт ороод ирэхэд яах вэ? Чи эмчнэр вакцинаар асрах совилгчнэрийн цалинг нэмчихнэ үстэй. За үгүй ядч болиих төөрхи хамгийн бага цалин авдаг, хамгийн их ажил хийдэг, шүн төлөөр цаг наргүй ажилтдаг хөрхи совилгч асрагч нарын цалинг нэмчих хэрэгтэй байхгүй ядаад. Тэ? Тэгээд тэр даваа талаа хулгайч тэр найзуудаа бас ажилд авсан, сонгон шалгаруултгүйгээр шууд шаацсан, танил даваа талаараа. Энэ чинь гэмтэргийн шинжтэй үйлдэл. За Эрдэнэс Монгол байгуулагдаад ер нь бол хэдийн их найд төгрөгийн төсөв үрсэн. Жилдээ наад бол чинь жилдээ нэг 500-600 тэрбум төгрөг босгодог. Тэрийгэ үрдэг, худлаа шаадаг. Жил болгон 500-600 тэрбум төгрөг гэхээр 2007 оноос хойш бодоод үз. Эрдэнэс Монгол өнөөдрийг хүртэл улсын төсөвд юу бүрдүүлв? Тэг юу ч бүрдүүлээгүй заяа. Энэ бол хэрэггүй компани. Тэг хэдэн дарга нар л өндөр цалин аваад явсан. Дарга нар ирэл худлаа шааж байгаа л өөрийнхөө багийн хүмүүсийг авч байгаа л. Одоо тэр үсгэлийн эрчим хүчний сайд байсан ямрын блэ хин гэлээ бас Эрдэнэс Монголын захирал байсан. За зөвлөхөөр энэ Улаанбаатар төмөр замын Монголын төмөр замын энэ Бачуулан гээд гөлгийг авч ирсэн. Тэр нь бас тэндээс асар хэмжээний өндөр цалин шаасан. Энэ мэтлэнгээр зүгээр ойр тойрны хүмүүсийг л ажилд авч ирсэн. Өндөр цалин өгдөг л ажил. Цалин гэдэгт цаг хүртгүүлэхгүй. Ажил хийхгүй, худлаа шаагаас идэртэй. Ямар нэгэн дураараа ингээд ажил хийхгүй, хийцгүүр судлаа шааж өндөр цалин аваад ямар наа өдөр шөнөгүй ажиллаад хамгийн бага цалин авч байна. Энэ шудраг гэсэн мөн үү? Биш. Энэ асуудлыг гаргаж тавихын тулд тэгээ тэмцмээр байх. Би одоо ийшээ одоо гэр бүлийнхаа гишүүд рүү явж байна. Тэ? Авгаа хөлт рүүгаа. Одоо тэгээ өдөөсөө хичээлтэй ингээд зав гарахгүй байна. Завтаа бол хулгайчдаар өдөр болгон хаалгын өшгөлөд гадаа нэнийгээ зэгцэл хуулийн дагуу номонд нь оруул, сонгон шалгаруулалт зарлал, сонгон шалгаруулалтыг чи би лайвдад ил тол болгоод өгье. Чи ер нь юу мэддэг, юу чаддгийг. Энэ бүтцийн өөрчлөлтөөр ямар нэмэр явах гээд байгаа. Юу яадаг ингээд ярмаар байгаа байхгүй юу гэн. Очимоор байна. Зав гарахгүй байна. Өчигдрийнхөө би пэйжээр лайв хийсэн. Тэгээ хэдхэн цагийн дотор 100 мянган хүн үзсэн. Одоогийн байдлаар 400-500 мянган хүн үзсэн байна. Санал нэгжиж байна. Үзэх яах вэ? Хэдүүлээ одоо тэмцэхгүй ард түм мөхтөг гэж бид нар ингээд мэлигээд гөлийгээл 50 эднэрийг хараа суугаад тахаар энэ дураагүй чи ингээд давраад баагаад шээгээд зүгээр улс орноо бодохгүй өөрийгөө боддог өрөөлийг боддгоо хэдэн хулгайч нар л дарга болж шít. Тоог үүсэх гэж үгүй гүйцэх гэж юм шиг. Тэм юмны дарга. Хэдэн даргын ордон төрсэн пизда нар байгаа шүү. Одоо зарлан заяа дөрвчсэн. Төрөмч орон дарга цэнгэлгээд нэг пизда байна. Одоо пэ уншихад багтан тэр нөхөрд. Насаараа дарах хийсэн Монгол улс хөгжив. Цэнгэл насаараа давхар цалин шааж байгаа. Одоо чинь төрөмч орны дарга цэнгэл Эрдэнэс Монголын тууцын гишүүнгээ давхар тууцын гишүүний цалин шааж байгаа. Эрдэнэс Монгол дээр төвлөрөөд байдаг нэг олон 100 тэрбум төгрөг чинь тэгэл энэ мэтлэл гарч байгаа. Төрөмч орны дарга цэнгэл үндсэн цалингаа шаана, давхар тууцаас цалин шаана. Эрдэнэс Монголоос. Дураараа юу? Хатам аав нь Улаанбаатар төмөр замд зөвлөх нэртэй сул цайлаа аавн тэтгэврүүдээ гарцсан өвгөн тэнд өрөөтэй гэж. Тэ? Тэр өвгнөр хүрээ зөвлөх хөө ер нь ийм л байгаа штэ новшнууд. Тэгээ энийг ингээд манайхан мэдээд одоо яриад үзүүлээд харуулахын тэгэл нэг тийштэй зөв штэ гэл одоо комментнес чаашгүй байна л та. Тэгэхээр тэмцмээр байна. Тэгээ надтай нийлж одоо тэмцэж энэ дуракуудыг байранд нь тавьж хууль ном журмын дагуу эднэрийг одоо гүлэг болгож энэ Монгол улсыг нэг иргэдэн эзэн гэдгийг мэдрүүлэх тийм одоо хүмүүс байвал нэг дээр гөгсөн залуу хамаагүй нэрэ хийц хурж яхаар дор үрнэ. Би чаддгаараа нэгдмээр байна. Өнөөдөр ядаад ихний би энэ хоёр байгууллагын бүтцийн өөрчлөлтийг болиулж энд итгэмжийг болиулж мөн үү даргын мэрэгжлийн хүнээр сонгон шалгаруулад тавьж иж дараагийн байгууллага руу очимоор байна. Дараа нь зүгээр энэ байтугай сэдв бузар зөнтэй байна Монгол улсад заа юу. За энэ хоёр байгууллага шиг ингээд бүх байгууллагууд нь яг энэ бузрын системээр яваад ирсэн. Тэгэхээр яаж Монгол улс хөгжих вэ боддоо. Нэг хитэн нам дагсан навсгансан хамаарл үхээ хамсаатаа хамуудаа дагсан хамууд гэж мэдгүй. Хамтарч хулгай хийдэг хулгайч нарыг шоронд хамууд гэж дууддаг. Хам гэд. За юу. Хэдэн хамаарл үхээ хамуудаараа албан тушаал авсан нэг хэдэн хулгайч нар байна. Ийм л юмнууд өнөөдөр Монголд өндөр цалин авж байна. Тэр тоог үүсэх гэж байгаа шиг амьдралыгаа утга учир болгоцсон. Уг нь төрийн байгууллагт улс төрд хүмүүс
гэр бие засцсан ахуйгаа шийдсэн бусдын асууг шийдэхин төлөө Монгол улсыгаа хөгжил цэцгээ төв нэмрээ оруулахын төлөө явдаг баймаар. Монголдууд ашиг шаахын төлөө явдаг болсон. Тэгэл хийцгүй дээ хулгайч нар. Нэрлүүд нэр бөөлцтгэнсэн тоо гарна заяа. Буян баяр гээд хажууд нь олон жил энэ хаанхих юм. Цэнгэлийн хажууд буянд баяр гээд заллин байгаа шүү гэж. Тий төрөмч орон дээр буянд баяр гэж заллин байдаг гэж. Маавчсан шүү дээ хулгайч нар. Цэнгэл бас тэнд насаар ажилласан цуг нэг байгууллагад ажилласан хулгайч нараа бас төрөмч орон дээр татцал цуг шааж байгаа. Ер нь бол Монгол улс туйлаараа ийм шүү дээ манайхаа. За нэг байгууллагын дараагаар томилогдож болно. Тэгээ очно. Очихоор яах вэ? Тухайн байгууллагын хамт олонтой хамтарч ажиллах болохоос тухайн байгууллагын ажиллаж байгаа үндсэн ажилчдын тэтгэмж өгж зайлуулж халахыг алжаад өөрийнхөө гөлгнүүдийг авахыг дарга гэдэг юм аа. Тий. Ягаад гэвэл тэр дараагаар ажиллаж байгаа баг тэр байгууллагт гөлөг шиг зарц хийх гэж гөлөг шиг ажил хийх гэж ирж байгаа байхгүй юу? Тэгэхэд даналзаал дарга нэрээ бүр буруу ашиглаж шааж ирсэн. Тэр дарга ирээл хамгийн түрүүнд нарийн бичгээс олдог. Тэг яат бавдаг шавдаг баав шавааныхаа яг авцард юм уу хулгайчууд тэгж байгаа шүү дээ. Ардталтаа угаасаа баав шавааны өрөөдөө бүх дарга нар. Одоо энэ дарга нарын баав шавааны өрөөг болиулах хэрэгтэй. За тэгээд нөгөө бавдаг шавдаг хүүгнээ нарийн бичгээр авчина. За тэгээд баталгаатай нэг хамаар лөхөө хамаасан садна жолоочоор авчина. Тэгэхээр яг өмнөх нарийн бичиг өмнөх жолооч хоёрын зайлуулна, явуулна. Ингээд хоёр нөхрийг ажилгүй болгоно. Тухайн байгууллагт байгаа хамт олонтой хамтарч ажиллаж чадахгүй бол байгууллагын ч гэсэн наадуудаа амбартаа зайлуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ манайхан дарга гэхээр гөлөлцөөл гөлөгнөөд тэгээ шоронд орсон юм шиг шороодлоо гол тэгэл дойл шаагаал идэг дураакууд. Чи манай байгууллагт биднэртэй адилхан ажиллах гэж ирж байгаа шүү. Чиний наа сууж байгаа суудал чинь үүрдийнх биш. Зүгээр биднэрт менежментээр бодлого зөвлөгөөр одоо зөвлөмж өгөх гэж ирж байгаа болохоос чи бидний хаан болох гэж ирээгүй шүү гэл тухайн байгууллагын шинээр дарга ирүүл бас байранд тавиал гөлөг болгоод хамтраал тэгээ адилхан төрийн төлөө ажиллаж ийн ингээл чарлага дор үрийн тамир байгаа хөөхгүй. Харамсалтай чадахгүй. Гөлөлцөө шаагаад долоогоо шаачна. Дараагийн дарга долоогоо өмнөх дарга муулаад тэгэл хойрондоо нэг матааслал. Ер нь төрийн байгууллагт ийм л нөхдүүд ажиллаж байгаа шүү дээ чаавас. Олигтойгоо шиг тэмцээд мөн овшнууд одоо тэмцэлтэд нэлээ хил амтай тийм зарагч хүнээс бол хүн айдаг байхгүй да. Айгаад ажиллаас нь халддаг байхгүй юу? Харин гөлөг шиг долгоноод байгаа хүнийг за энэ мөд олдог халаа ич яаж чадахгүй байна аймхаа болгож байна гэд халчдаг байхгүй юу? Тэгэхээр нэг байгууллагад ажиллаж байгаа нөхдүүд даргаас айхгүй харин хуулийн захирагдаж хуулийг биелүүлж хуулийн шаардлага тавьж асуудлыг нээлттэй хандах юм бол наад даргыг гөлгөө болгоно шүү дээ. Өнөөдөр дарга төвдөө төр болцсон. Уг нь иргэн төр төвдөө төр байдаг. Иргэд төр улсаа сонгодгийг. Дарга нарыг нөгөө иргэдийнхаа төлөө зөв ажиллаараа, шудраг ажиллаараа гэж одоо боолчлох гэж томилдог байхгүй юу? Уг нь. Тэнгүүд эдгээр нь дөрдөө ороод боос болох гээд боос гэдээ одоо шаацсан. Бараг л дарга болчоод ангийнхаа хүмүүсийг танихгүй. Энд чи хэн блэ гаал. Яраваагаал. Батэрд нь аврах шиг ацалж алхаал. Хоолоо аман зүгээр занграал. Хоолоогоо шахаал. Ийм хэдэн байж канаар л өнөөдөр дарга хийж байгаа нэртэй Монголыг бол самарж ирсэн хэдэн хулгайч нарын нэр хүн чи одоо гिचнээ одоо албан тушаал агсан ч гэсэн тэр хэмжээгээр их мөрөн төлгөө эрдэмтэй хүн даруу гэж даруухан хүнлэг ёс зүйтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тийм ёс зүйгүй новшийн дарга нарт бол миний салавч гаргаад орилоод явах бол хэвээ үзэгдэл шүү дээ. Ер нь гөлөөсөө хулгайч нартай хулгайч шиг харцдаг байхгүй юу? Новшнуудтай нохоо шиг харцсан шүү дээ ер нь. Тэгээ бид нарт одоо нохоо зан гаргаад хулгайч нар энэ хэдэн дарга нар ийм л үйл гаргаж байгаа шүү дээ. Заллин хулгайч нартай мэддэглээр нэрж засварлан хүчлэл олгож гөлөг болгож харцсан шүү дээ. Тэгээ би бол лайвээр хэдэн дарга нартай бол салавч өгдөг новшнуудад хараал хилдэг новшнуудад хараал хэлэхгүй байхын арга алга. Тийм үстэй манайхаа. Тэ тэрс эднэрийг долоох юм уу? Долгонох юм уу? Ой дарга сайн уу Шаалта тийм байхгүй. Хузж байгаа шүү. Тэрнийг харахад бурхны дүртэй шаацсан. Бөө хулгайч нар заллингууд төрөөс хулгай хийж амьдраад үлдсэн төргөөл төрд ажилд орохгүй бол амьдралынх нь их усүр зогсчихсан нэг хулгайч нар вэ.
Эрүүгийн хуулинд амьдралын их усүр гэж одоо заалт байна. Амьдралын их усүр гэдэг чинь байнгын хулгай хийж тэр олсон орлого амьдралтаа зарцуулсан бол амьдралын их усүр гэд зүйл анги нь хүндэрдэг байхгүй юу? Тий. Хүнд ял ононо гэсэн үг. Нэг 5 жил байсан бол 8 жил болж яална нэмэгддэг гэсэн үг. Тэгэхээр дарга болж амьдралын их усүр хийдэг хэдэн хулгайч нар л байгаа шүү дээ. Дарга болж хулгай хийж амьдралын их усүр хийдэг хулгайч нарыг уг нь эрүүгийн хуулийн заалт нь байгаа. Энэ хулгайч нарыг зүгээр хуулийн чангалаад гятад чиг бөөнөрийн шоронд чих хэвээр байхгүй юу? Тэгээ шоронд авчиад эднэрс зүгээр ойлгохгүй бааснуудаараа зэрлэг зулгаалгуулад ногоон дээр гаргаад гөлөгт нь ажил хийл гэж бас өөрсдийнх нь идж байгаа баас шээсийг бас олох хэрэгтэй шүү дээ өөрсдөр нь. Тэ? Зам дээр авчирч боолчлоод цаг наргүй барилга салбирдгаар ажилуулад гөлөг шиг ажиллах хэрэгтэй байхгүй энэ хулгайч нарыг шоронд нь явуулаад энэ хөлхний хэдэн хулгайч дарга нарыг. Тэгээ дарга нар ял авахаараа амар харамсалтай би нөвдөд гараад ирнэ. Гэхдээ би өвчтэй бол дарга болохгүй эрдгэн шиг гөрөвд гарах хэрэгтэй шүү хулгайч нар. Шоронд орохоор бол би өвчтэй гэл өвчнөр суллагдлаа гэл тэр тогтгосрон гэл авилгал авж байгаа баригдаад хоригдсон хулгайчийг гүш шоронд явуулах хэрэгтэй шүү дээ. Насаараа төрөөс хулгайж амьдрсан хулгайч шүү дээ. Тэ? Шоронгийн банд пян дааж чадахгүй бол битээ дарга хийж зөө ёо. Ойлгосноо хулгайч нараа. Та нар ямпыг үүрсэн бол ялын идэх өдөр ирнэ гэдгээ бодчих төрд дарга хийж ажиллаж. Зөө ёо. Хөлхний хэдэн дарга нараа ойлгосон? Тэ? Папбик нь бас өвчнөр суллагдлаа. Яа. Шаагаад даграа хулгайч нараа. Дарга ихтэй ив ирүү сав саруул гэжээд гадаадаар зугаалахдаа ив ирүү сав саруу шаана. Архиу шоудахтаа ив ирүү сав саруу шаана. Иргэдээ намайг сонгоороо би их хурлд нэр дэвшиж байгаа гишүүн болно гэхдээ бүр замын ачаал даагаа зүгээр би сайдаа хүн шиг шаана. Шоронд болохоор өйлал гэснэ бас хулгайч нарыг шоронд ямар яргалаад байгаа юу? Тийм байхгүй шүү дээ. Шорон гэдэг чинь энэ задарсан хулгайч нарыг засвар хүмүүжил олгодог газар шүү дээ. Хулгайч нарын байх ёстой газар шүү дээ. Засвар хүмүүжлгүй хулгайч нар чинь нийгэмдэр хулгай гэдэг. Тэ? Хөдөгтаад байна, заллаад байна. Ер нь энэ даргын суудлын дээр сууж байгаа хийхгүй үйлдэл байхгүй. Ажилд оруулж өгнө гэж мөнгө аваад заллина. Байгууллага хамт олноо хуурж заллина. Мөнгө нь авилгал авч тэ? Амьдралын их усүр болгож тэ? Гэмтэр хийн. Байгууллагынхаа элдв долоо ямиг хулгай хийн. Ингээд эн чинь гэмтэргийн хэдэн хулгайч нар байдаг байхгүй юу? За юм байна да. Тэгээд одоо бүтцийн өөрчлөлт нэртэй дахин хэлчихье. Одоо энэ байгууллагуудаас хараад үзээрэй. Дарга солигдох болгонд бүтцийн өөрчлөлт хийсэн. Тухайн байгууллагын улсын мөнгнөөс өмнөх дарга нартаа бүтцийн өөрчлөлт нэрээр тэтгэмж өгж явуулдаг. За явуулахдаа доотлонд 1 жилээс дээшээгээ 4-5 жилийн тэтгэмж. Тэр юуны хулгайч биш үү? Дурака. Тэр Монголын төмөр замын Батчуулан өөрийнхөө найзад Америк руу явуулаад ажилд аваад удаагүй асар олон сая тэтгэмж өгөө явуулсан байсан яг өмнө нь Монгол шуудан дээр гэлгүй захиргааны холбоон дээр багаараа ажиллаж суулгаж багаараа Монголын төмөр зам дээр очисон гэсэн. Очиж байгаад арьс багийн чинь уулнаа хулгайч нараа зав гарахгүй байна заа ёо. Намайг зав гарахгүй байгаа тарин баярлж амьдр. Ойлгосноо. Бузрын дэлгүүд бузар даалаа зөндөө байгаа шүү дээ хулгайч нар. Одоо тэгээд нэг их хурлын гишүүн болно. Нэг сонгуультай мөнгө усгадаг нэг золбон хулгайчийг дарга болгодог ажилтаа гишүүд. Тэрүүгээрээ засгийн газрыг барьцаалдаг. Барилгын хөгжлийн төвийн дараагаар тэр Дөв аймагаас сонгогдсон Бачаргал гээд нөхөр өөрийнхөө гөлгийг томилуулсан шүү дээ. Тэ. Би ерөнхий сайдаас асуусан. Тэгсэн чи харин одоо наа Бачаргал чинь тэгээд хөрхий одоо манай тал юм байна. Сайд болоогүй. Тэгээд нэг хүний ч гэсэн дарга болгож өгөх шааж байгаа хөөхгүй. Ингэж болд юм уу? Монголын төмөр замын дараагаар хөвсгөлөө сонгогдсон Мөнхбаатар гээд бас насаараа л одоо бизнес ажил хийж үзээг улаан гуйлагч нөхөр Бачуулан гээд өөрийнхөө золбин гөлгийг томилуулсан. Тэгээд бас сураглаад асуухаар бас их хурлын гишүүний нэг коноп одоо бараг л коватанд нь өөрийнх нь гөлгийг дарга болгож байгаа шааж ивэл яах вэ? Мятын даргаыг мэд сайхан гөлөг өөрийнхөө бас нэг гөлгөөг томилсон байвал яах вэ? Шалхуургүйгээр. Ингээд дандаа төрийн албад төрийн байгууллагыг хулгайч нар ингэж мөнгө олох хэрэгсэл болгож ажиллаж ирэхээр яаж улсад одоо төсөвт мөнгө төвлөрөх юм бэ?
төвлөрөхгүй шүү дээ. Бузруудын бузар үлд ердөө энэ. Зах зугаас нь 2 3-ыг ярихт ийм байна. За тэгээд дахин ярин зэ манайхаа. Тэгээд надтай нийлж нэгдэж нэг хоньны ээлжинд гарч байгаа юм шиг. За өнөөдөр би барилгын төвийн гадаа нэг лооцсон бариад энэ хулгайчдыг огцрол зогсоот. За би маргааш ажилтаа. Маргааш нь бас завтаа нэг 10 хүрээд ирмээр байна. Тэгээд 7 хоногийн 5 өдөр нэг 5-5-аараа тийм 25 хүн эсвэл 10-10-аараа 50 хүн ирээд бид нар чи одоо энэ хотод чи сая саяар амьдраад байгаа үстэй. Залуучуудаа, оюутнуудаа та нар энэ боловсон хүчний бодлого дээр энэ дээр зэгсэлж энийг дэгэнд нь оруулж чадахгүй та нарт явандаа ажлын байр гарахгүй. Та нар нэг бол нам дагаж навсган жиж ажил дээр очдог болно. Нэг бол дарга дагаж алдган жиж ажилд очдог байж болно. Очдог болно. Угаасаа одоо тийм байна. Мэдлэг чадвар бол хэрэггүй. Одоо бол ийм болцсон. За тэгээ гайгүй октод байвал яах вэ? Хулгайч нар үр түрүүндээ хийн. Тий? Нууц амарга болгоно. Садралж ээж тий? Дарга болгүй ажилд авдаг болсон шүү дээ. Ажлын байрны бэлгийн дарамт дүртэн. Юу ач 95 дүрч. Ий болцоо Монголд заяа. Тий. Тэгэхээр оюутан залуучуудаа та нар юу ямар байна? Нэгдмээр байна, нийлмээр байна. За энэ манай нөхдөд тараал зогсоод байна. Орхи намайг бас танад хараад тах шиг шүү. Тэ оюутнуудаа ахын дүүнэр гिचээлгүй өдрөөр ахтайгаа нийлмээр байна. Зүгээр хэдүүлээ ах нь бол яах вэ? Ахт нь бол тийм одоо бас 40 гарчлаа. Амьдрал тогтчлоо. Би нэг ажил төрөлд нэг дарга сэрэг болох гэж явахгүй Миний хүүхэд миний дүүнэр хөш. Хүүхдүүд миний хүүхдээ ялгаа явах уу? Та нар сурсан мэдснээ ил тод сонгон шалгаруулаад тухайн байгууллагт ордог тийм л боломжийг бүрдүүлэе гэж байгаа бол өнөөдрөөс эхлээд энэ хууль ус юмтай та нар тэмцэхгүй бол энэ хулгайч нар даам гараад байна. За ёо. Та нарын ирээдүг зүгээр золбруулж дуусчихна. Хамгийн чадaltaй нь шудраг сонгон шалгаруулалтаар ирээд тухайн байгууллагыг хариуцлагатайхан шиг тухайн байгууллагт ажиллаад явхад тухайн байгууллага сэпгээл өөдөө гараад ирнэ. Тэгээ байгууллага болго өөдөө гараад ирэхээр Монгол улсын нэг талбар болгон ингээд зэгцрээд ирнэ. Тэгжээс Монгол улс хөгжинэ. Нахаа. За тэгээд нийлэх нэгдэх хүмүүс байвал бүр одоо ирж уулзмаар байна. Уулзъя, олуулаа болъё. Тэ? Уцны цаанаас хараад зөв дэмжиж нэрнэ гэж гэхээсээ илүүтэйгээр бас хамтарч бодтойгоор хэдүүлээ энэ ирээдүйн хойжгаа төлөө энэ нийгмийн бузар булаатай ингэж тэмцэмээр байна шүү дээ. Өнөөдөр ягаад Япон солонгос өндөр өгчээ. Хулхны дарганараа гүлэг болгож чаддаг байхгүй юу? Хууль улс зүйлийг илчилж чадна. Тий, солонгост одоо дарганар бол иргэдийнхээ өмнө гүлэг шүү дээ. Солонгост нэр Солонгосын дарганар иргэдийнхээ өмнө үнэхээр гүлгөө болдیں۔ Нэр шүү. Тий. Гүлгөө болдоо шүү дээ. Жахында. Энэ байна. Энэ тансуу. Японы дарганар эдгээр иргэдийнхээ өмнө яаж гөлгөө болж бүхэлдэж байгааг харж байгаа үстэй. Бүхэлцөөл нь уучлаарай миний буруу гэл. Жохон ёс зүй алдаа гарахад уучлаарай гэдээ огцорно. Огцрохгүй бол тэгэл тэд нар будаа болно. Ёстой жинхэнэ гөлгөө болгоно. Би бас солонгосыг мэднэ. Одоо солонгост ажиллаж амьдарч байгаа тэнд олон жил болцсон эгчнэр эмээнэр ярьж байна. Тэр данс руу шилжүүлчих хэдөө. Үгүй байхгүй. Байхгүй. Одоо мобильт төрлөө. Хэдөө? 147 212. За 148 к. За. Энэгээр явах бол энэ дэр мэдээлэл ирдэг. Оо тийм үү. Яг энэ дүнгээр нь. Энэ рүү өчөөх. Наа хэдөө. За түр баяртай. Завгүй болчлоо. За тэгээд иргэдээ нэгдэж тэмцэхгүй бол энэ хулгайч нар чинь даам гараад эдээвэр болоод өмхөр жилжирээд энэ улс орны чинь дампуур ууж сонон дээрэмдэд байна. За юу иргэдээ нэгдээ нийлээ. Түр баяртай.